За өхрийн асаанантай хүмүүсийн 10 дугаар сарыг ямар байхыг харцгаая. Одоогоор өхрийн асаанантыг эрхшээгч сугар хориг нь охины орд болох 5 дугаар хавс дээр зочилсон байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогоор таныг хүрээлэх орчин эсвэл таны төвлөрж байгаа сэдвүүд нь 5 дугаар хавсын сэдвүүд байх болно. 5 дугаар хавс нь таны өөрөө дуртай болоод хийдэг, таныг баясгадаг, таныг ингээд хөгжөөдөг, таны хобби эсвэл таныг зугаатай болгодог тэр нь юу ч гэж олон тэдгээр зүйлээ та илүү ихээр төвлөрж байгаа. Эсвэл үерхэлт илүү төвлөрж байгаа. Романтик харилцаа болзон төвлөрж байгаа. Эсвэл үр хүүхэдтэй илүү ихээр төвлөрж байгаа ч юм уу те. Гих мэтлэнгээр энэ нь одоо юу ч яаж олон таны зугаатчулдаг зүйл. Зарим хүмүүс чинь илүү их шоу удаж байгаа. Зарим хүмүүс нь үерхэж байгаа. Эсвэл зарим нь үр хүүхэдтэй холбоотой зүйлүүдээр илүү ихээр төвлөрж байгаа. Тим нөхцөл байдалд тавигдсан, тим зугаатай have fun байх ёстой тим үе өрнөж байна. 10 сарын 14-нд сугар гараг 6 дугаар хавс болох Жинлүүрийн орд руу нүүн. Тэгэхээр 10 сарын 14-нөөс хойш таны төвлөрөх сэдв 6 дугаар хавсын сэдв болж хуурна. 6 дугаар хавс нь эрүүл мэнд өдөр тутамдаа ингэж байнгын тогтмол хийдэг тэм дэг жаягтай амьдрах онцлогтой хавс. Өөр тохиолдолд энэ нь ажил мэргэжил эсвэл хүн амьтан асрах үйл хэрэг гих мэтлэнгээр тийм уу удиртаачаасаа хамаагүй байнгын шаа хийх шаардлагатай давтан хийдэг үйлрүүдийг 6 дугаар хавс нь өөртөө агуулдаг. Тэгэхээр 14-наас хойш илүү тооцоотой, илүү практик, илүү бодит амьдрал дээр суурилсан ажил хэрэгүүд дээр үүрэг хариуцлагатай илүү ихээр төвлөрсөн цаг хугацаа эхлэх болно. 14-наас хойш. Өөр тохиолдолд 6 дугаар хавс нь өвчин, ангаа, хүн асрах гэх мэтлэн үйл хэрэгүүдийг хариуцдаг учраас 14-наас хойш бага зэргийн эрүүл мэндэд анхаарах шаардлага гарна эсвэл ямар нэгэн байдлаар өвдөх бас эрсдэлтэй учраас 14-наас хойш анхаарал болгоомжтой байвал бас зүгээр дархлаагаа сайн дэмжээрэй. За 10 сарын 4 болон 10 сарын 11-нд жоохон онцгой нөлөөтэй энэ учир нь өмнөд занглаа болон санчаар гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр 1-ээс 7, 8-аас 13-ны хооронд. Энэ хугацаанд бол баг зэргийн өөрийгөө үүсгэсэн сэтгэл санаа жоохон тиймхэн эсвэл танд хүнд хэцүү, тийм саад бэрхшээлтэй жоохон гутарсан ч юм уу эсвэл хариуцлага уурсан жоохон тийм үе байж болно. Зөвхөн харах юм бол энэ үед жоохон өвдөж бас багдав. Гэхдээ хүнд хэцүү байгаа ч гэсэн 10 сарын 8-нд бархасад гараг зэрэг орж ирж байна. Тэгэхээр хүн хэцүү үе болж байгаа ч гэсэн бас давхар ямар нэгэн сайн үйл хэрэгүүд нь болж байгаа юм шиг санагдлаа. 10 сарын 8-ны аспект нь эрэг таатай, илүү гэгээлэг болгоод эсвэл таны кондишныг илүү сайн болгоод, илүү эрч хүчтэй болгоод эсвэл илүү урам зоригтой болгох боломжтой. Тэгэхээр сарын эхний хоног бол сайн тамуутай тийм холимог үе байгаад 11-нд санчаар гарагийн нөлөө авч байгаа шүү дээ. Тэгснэ 14-нд Нептун буюу далайван гарагт тасрагч байна. Тэгэхээр энэ нь муугаар харах юм бол санчаар гарагийн нөлөөнд та хүнд хэцүү байсан өвдөж магадгүй. Тэгснэ Нептуны нөлөө орж ирэнгүүт ийм муу хөвжлөгээ хийх гэсэргээр бас нөлөөж магадгүй. Эсвэл өөрөөр харах юм бол 14-наас 15-ны өдрүүдэд арх уух ч юм уу эсвэл ямар нэгэн хоол, хүнс, тамхи, арх, кофе гих зэргийг замбраагүй хэрэглэх тийм сахилга батгүй үе бас байж болно. Өөр тохиолдолд Нептуны нөлөөнд жоохон манандсан уур амьсгалыг бий олгож магадгүй, жоохон залхуурсан, манандсан, логикоор гэхээсээ илүү сэтгэл хөдлөлөөрөө альбад хандах хандлагууд илүү хэрчимжих болно. 14-өөс 15-ны өдрүүдэд чухал шийдвэр гаргах хэрэг байгаас тэгэхээр 7 дугаар хаваас олох хосын харилцаа, түншлэл, гэрээ хэлцээр нэг харилцаа бүх төрлийн харилцааны үйл хэрэгүүдийг ямар ахыг харцгаая. За 10 сарын 7-нд бууд гарыг таны 7 дугаар хавс руу нүүн. Таны харилцааны үйл хэрэгүүдийг илүү ихээр эрчимжүүлж өгнө. Гэхдээ энэ нь сайн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн 10 сарын 7-нд таны 7 дугаар хавс руу бууд нүүмгцээ Плутогийн нөлөөг авч ирнэ. Тэгэхээр дэлхийн ангарагтаа дөрвөлжин аспект үүсгэснээр 10 сарын 7-наас 8-ны хооронд уулзах гэж байсан хүн нь уулзахаа болох ч юм уу эсвэл ямар нэгэн гэрээ хэлэлцээр нь цуслагдаж дуусах ч юм уу эсвэл ямар нэгэн балаар ямар нэгэн харилцаа нь тийм хүнд хэцүү токсик дарамттай стресстэй бас байж болно. Энэ үед салж магадгүй ч юм уу гэтээ хүн өөр нөлөөлөх байх л та жоохон хүнд хэцүү үе байна, сорилттой үе байна. Тэгснэ 10 сарын 20-нд болохоор ангараг гараг болон бууд гараг болж байна. Тэгэхээр 14-наас 28-ны хооронд бас л жоохон тиймэрхүү. Учир нь бууд гарагч нь харилцааны гараг, тэгснэ ангараг гараг, дайны гараг учраас энэ хугацаанд үйл ойлголцох, ам хэлээр хэрэлдэх, муудалцах, задлах хүн дээрээ хэрвэл хурцдвал. Тэгэхээр энэ үед ямар ч төрлийн харилцаанд болгоомжтой хандаарай гэж зөвлөе. Өөр тохиолдолд нааш цааш явах тийм аяллаа замдаа жоохон хүнд хэцүү асуудлуудтай бэрхшээлтэй туулгарах эсвэл хүнд хэцүү биеийн хүч шаардсан тийм нас цааш явсан үйл хэрэгүүдийг хийж жоохон завгүй бас байж болно. Эхний хоёроос аспект хоёулаа сөрөг өчлөөчлөөрэй. 10 сарын 24-нд нар
таны 7 дугаар хаус дараа. Тэгээд Плутотой дөрвөлжин аспект үүсгэн 23-наас 26-ны хооронд бас л жоохон хүн хэцүү харилцаатай болж магадгүй. Тийм жоохон дарамттай ядаргаатай харилцахыг хүсээгүйс таныг стресстүүлдэг үнтэй харилцах шаардлага гарч магадгүй бас сөрөг үе байна. За гэхдээ 10 сарын 24-нд бууд гарыг бархасаад гарагтай гурвалжин аспект үүсгэн 21-ээс 28-ны хооронд таны харилцах хүмүүс ихсэн. Эсвэл дажгүй гэрээ хэлцээр хийн зүйл дажгүй хүмүүстэй уулзна. Чухал гэрээ хэлцээр уулзалт тэрвэ хийх гэж байгаа бол эдгээр бархасаад гарагийн нөлөөг ашиглаарай. За тэгснэ 10 сарын 24, 26, 28, 30-нд санчир болон бархасаад гарагийн нөлөөнүүд ингээ ээлжилж орж ирж байгаа байхгүй юу? Нэг сайн байжсаа нэг муу болсноо, нэг сайн болсноо нэг муу болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ижил цаг хугацаанд ерөнхийдөө бол ямар нэг харилцаанд зарим харилцаанд жоохон хүн хэцүү холдоод хөндөрөөд хүүтэн хүндий харин нөгөө талаасаа дахиад нэг хаалга хаагж байгаа дахиад нэг хаалга нэгдээд харилцаа нэгсэж байгаа эсвэл ямар нэг харилцаа сайн байгаа бас байж болно. Энэ нь юу ч хийж болох юм те бас сайнтай муутай тийм саармаг уууд байна. Юутаач хэрвээ чухал гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол эдгээр бархасаад гарагийн нөлөөтэй 24 болон 28-ны өдрүүдийг ашиглаарай гэж зөвлөе. Өөр тохиолдолд энэ санчир гарагийн нөлөө нь жоохон тийм гэрээ хэлэлцээр уулзалтыг хойшлуулж хөндөрүүлж эсвэл бүр ямар нэгэн хосын харилцаа ч юм уу те жишээлбэл тэр харилцаанд маш ихээр одоо урт хугацаанд харж хариуцлагатай хандах тийм нухацтай хандлагыг бас бий болгож магадгүй. Ажил мэргэжил, нийгмийн харилцаа, карьер гэх мэтлэн сэдвүүдийг харцгаая 10 дахь хаусыг харцгаая. За 10 сарын 11-нд санчир гарыг сугар гарагтай эсрэгцэн 8-аас 13-ны хоорондын ажил мэргэжлийн хувьд таатай хүмүүстэй уулзах, бусдад таалагдах үйл хэрэг хийхэд тааламжтай, хилэлцээр хийхэд тааламжтай, гэрээ хийхэд тааламжтай тийм дайггүй эсвэл нийгэмшиг шаардлагатай тийм үе болж өрнөнө. За 10 сарын 26 болон 30-ны аспект нь бууд болон ангараг гарагийн нөлөө хамт орж ирж байна. Тэгэхээр 23-наас 11 сарын 4-ний хооронд бол санаар харах юм бол та энэ хугацаанд мэдээлэлтэй харьцаж толгойчин хурдан ажиллаж асуудлууд яг хурдан шийдвэрлэж наас цааш явж хүмүүстэй харилцах үйлргүүд нэр чивч. Сөргөөр харах юм бол хүмүүстэй муудалцах, ажил мэргэжлийн сэвдийн хүрээнд хэрэгдэх, үйл ойлголцох гих мэтлэнгээр бас нөлөөлж магадгүй. Юутаач энэ үе нь жоохон завгүй байна. Өөр тохиолдолд бууд ангараг гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас ажлын газар нүүд суух гих мэтлэнгээр бас нөлөөлж болно. За 4-р хаусын сэдвийн хүрээ болох гэр бүл орчин суудаг газар хувийн бизнес гэх мэтлэн сэдвүүдийг харцгаа дотоод сэдвийг харцгаая. За 10 сарын 17-нд нар бархасаад гарагтай дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр энэ 13-наас 21-ний хооронд гэр бүлийн урамсгал таатай, эерэг таатай байна. Энэ үед гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх, эсвэл гэр бүлийн гишүүнд чинь тийм азтай үйл хэрэг, гоё үйл хэрэг тохиох, эсвэл ам бүл нэмэгдэх ч юм уу, эсвэл хамаатан садан ч хүүхэд төрөх ч юм уу. Гэх мэтлэнгээр энэ нь эерэг таатай, дайжгүй, гэгээлэг үе байна 13-наас 21-ний хооронд. За 10 сарын 24-нд тэгтэл нар Плуто буюу дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэж чинь 23-наас 26-ны өдрүүдэд бол эцэг их чинь өвдөх ч юм уу эсвэл хин нэгэн явуутаач энэ нэг ямар нэгэн байдлаар таныг жоохон хүнд хэцүү дарамттай танаас хамааралгүйгээр тийм системийн өөрчлөлт гаргах ч юм уу те эсвэл гэр бүлийн гишүүтэйгээ жоохон харилцаа муудах эрсдэлтэй жоохон дарамт чахалттай үе бас байж болох юм. Эсвэл энэ нь таны одоо үйл хөдлөлийн хөрөнгөтэй хамааралтайгаар ямар нэгэн зүйлсийг дуусгаж байгаа ч юм уу эсвэл жоохон хүн хэцүү болгож магадгүй. За тэгэхээр 17-ны аспект маш эерэг таатай 24-ний аспект нь болгоомжлох сөрөг аспект байна. 3 хаус олох мөнгө санхүү амжиргааны зардал, хувцас, хунар, амттай хоол гэх мэтлэн бүх төрлийн бодит газарцсан материалын үйл хэргийн сэдвүүдийг харцгаая. За 10 сарын 2-нд сарын эхлэл бол дажгүй эхэлж байна. Учир нь бархасаад гарагийн нөлөө орж ирж байна. Тэгээ 9 сарын 20-аас 10 сарын 4 хооронд мөнгө төгрөг орж ирэх, орлого олох, бэлгэцэл тавах, хамттай хоол идэх гэх мэтлэнгээр ямар нэгэн одоо 5 мэдэр үхийгээ зугаацуулах үйл хэрэгүүдийг хийхэд тааламжтай дайжгүй байна. Мөнгөтэй байна. За тэгснэ 10 сарын 7-нд бууд гарыг Плутото дөрвөлжин аспект үүсгэж чинь тэгэхээр 7-наас 8-ны хооронд торгуул төлөх ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар зайшгүй тийм зарлаг гаргах шаардлага гарч ирнэ. Таны санхүүгийн дарамтанд оруулна 7-наас 8-ны өдрүүд нь. Тэгснэ 10 сарын 20-нд бууд гарыг ангараг гарагтай уулзж чинь 14-наас 28-ны хооронд бол гинтийн таамаглаагүй зарлагууд ихээр гарч ирнэ. Маш хурдан таны мөнгө чинь шатна. Тэгэхээр энэ хугацаанд тийм сэтгэл хөдлөлөөрөө шууд мөнгө өрөх хандлагууд илүү хэрчимжих учраас болгоомжлороо өөр тохиолдолд эд зүйл сэвдрэн өгөх гэх зэрэгээр нөлөөлж магадгүй. Юутаач зарлагтай үе шүү. Энэ Плуто Марсын нөлөө. За 10 сарын 24-нд бууд гарыг бархасаад гарагтай гурвалжин аспект үүсгэж чинь бархасаад гарыг нь мэдээж эрэг таатай нөлөөлнө. Мөнгөтэй олно, орлого олно гэх мэтлэнгээр эсвэл мөнгө олох ямар нэгэн ажил хийх ч юм уу те. Энэ нь юутаач таатай байдлаар нөлөөлнө бархасаад гарыг. За залгуулад 10 сарын 26-нд бууд санчаар гарагтай гурвалжин аспект үүсгэж чинь 23-наас 29-ний хооронд нөлөөлнө. Тэгснээ өмнөх бархасаад гарагийн нөлөөтэй ижил цаг хугацаа нөлөөлж байгаас тэгэхээр санчаар гараг нь болохоор мөнгийг дуусгаад жоохон хязгаарлаа, жоохон
гамнаж хэрэглэе гэсэн тийм нөхцөл байдал үүсгэн. Тэгснээ бархасаад гараг нь ороод ирж байгаа, мөнгө оруулаад ирж байгаа учраас энэ хугацаа бол мөнгө орж ирнэ, бас өргөдөн дуусна гэсэн нөлөөтэй байгаа юм шиг санагдлаа. Сантай муутай үе байна. Гэрээ ямар нэгэн чухал худалдан авалт хийх гэж байгаа бол энэ бархасаад гарагийн нөлөөтэй өдрүүдийг сонгороо гэж зөвлөе. За 10 сарын 30-нд бууд гараг Юранус буюу Дэлхийн ман гарагтай эсрэгцэн 29-с 31-ний хооронд гинтийн таамаглаагүй байдлаар их зарлаг гарна. Эсвэл гинтийн таамаглаагүй байдлаар эд зүйл чинь эвдрэн үг ирэх, эсвэл гээгдэх ч юм уу. Дахин худалдаж авах шаардлага гарах гэх жишээний байж болно. Тэгэхээр 2 дахь хавс нэг иймэрхүү байна. 9 сарын 21-нд нарны эртэт болсон. Нарны эртэлтэнд таны 5 дахь хавс олох охины орд дээр болж эхэлсэн. Тэгэхээр нарны эртэлтийн нөлөө нь цаашдын 6 сарыг тодорхойлно. Тэгэхээр энэ 21-нд бол ямар нэгэн 5 дахь хавсын сэдвүүд нь шинээр эхэлж байгаа. Эсвэл бичлэгийн ихэнд бас ярьсан да одоогоор ерөнхийдөө 5 дахь хавсын сэдвүүдэд төвлөрсөн байгаа. Үерхэл, романтик харилцаа, эсвэл зугаа цэнгэл, эсвэл өөр хүүхдтэй холбоотой сэдвүүдээр илүү ихээр төвлөрсөн. Ямар нэг өөрийнхөө дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хийж байгаа тийм цаг үе. 9 сарын 21-нд зарим нэг өхрүүд шинэ харилцаа эхлүүлсэн. Эсвэл шинээр үерхэж эхэлсэн, романтик харилцаатай байсан, эсвэл болзоонд явсан. Эсвэл ямар нэгэн үр хөвгттэй холбоотой сэдвүүдээр төвлөрсөн. Эсвэл зугаа цэнгэл шоуутсан, зугаа цэнгэл хөөсөн. Эсвэл таныг зугаацуулдаг ямар нэгэн хобби дойлог төвлөрч хийсэн ч юм уу те. 5 дахь хавс нь эрэг таатай гэгээлэг хавс учраас тийм энийг муу мэдээ гэж бодохгүй байна. Тэгээ 9 сарын 21-нд энерги огцсон өөрчлөгдсөн болохоор нэг 10 сар хүртэл 9 сарын 21-ээс 10 сар хүртэл тэдгээр нэг хэд 7 хоног жоохон тийм онцгой, жоохон chaotic, жоохон тийм байж магадгүй, жоохон онцгой байж магадгүй. За хэрвээ миний чаналыг дэмжих хүсэж байгаа бол миний description хэсэгтэр миний дансны дугаар байгаа. Тэгээд кофений мөнгө илгээж болно. Илгээхгүйсэн ч болно. Subscribe хийгээрэй. Уг хийхгүй ч гэсэн болно. Шеэрлсэн ч болно, шеэрлээгүй ч болно. Ер нь яасан ч болно дөө. Гэтэ subscribe дараарай гэж гуйж байна. Баярлалаа баяртай. Дараа 11 сарын forecast-аар уулзцгаая.